Yeah, hi guys. Тэгээд бишээ. Дараагийн хэвтэлтэй тавтамир. Тэгээд энэ нэг хэдхэн секунд бишээ болох. Тэр нь би энд зүгээр энэ би нөгөө нэг stand up дээр 200 subscribe хүрэхээр 200 subscribe special video гээд тэгээд тэрэн дээр нөгөө нэг 200 нөгөө нэг skin case нэн гэж ярьдсан. Тэр бас хуцаа болсон. Яг гэхээр би харамсалтай юм болсон. Би нэг 186 эсвэл 7 skin case ингээд цогцолчод байж итэл би харамсалтай юм болсон. Тэгээд нэг удаа орох гэсэн чинь ингээд апдейт хийгээдсэн байхгүй юу? Тэгээд тэр апдейтийг ингээд хийх гэсэн чинь тэр апдейтийг хийх гэхээр ингээд зөвөр ингээд 7 баг 3-4-7 хоног болчихын. Тэгэхээр нь зүгээр зайлаа устгаа татчихъя тэгээд устгаа татах гэсэн чинь би ингээд устгачаад тэгээд татах гэсэн чинь пассворд нь хийсэн гэсэн. Би уулын пассвортаа хийгээд оросч бас чадна. Ихтэй би пассвортаа мэдэхгүй. Тийм болохоор би чадахгүй гэсэн. Би ягаад пассвортаа мэдэхгүй байгаа гэхээр миний пассворд ер нь миний утсан дээрх ер нь баг ихэнх аккаунтыг манай аав нисэн байхгүй юу? Угаасаа би тэр үе жоохон байсан. Тийм болохоор би өмнөдөө мэдэхгүй. Тийм болохоор ойлгоорой. Тийм болохоор 200 subscribe special video гэж орохгүй ч гэж магадгүй. Гэтэ би ер нь бас ямар нэг юм бишдэг оруулахыг бодноо. Тэгээд бас би Riot дээр нэг видео хийж байгаа. Видео бэлтэж байгаа. Хийхэд тэгээд харж байгаа чсан одоо бишээд энэ stand up маань байхгүй. Би ихсэд энэ датагаасаа та нарт нэг юм харуулахгүй. Одоо дата үзчихв. Үзсэн юм шиг байна да. Тэр орж ирээд байж зүгээр баг хийх өгнүүдтэй ч бүгдийг хийж дуусах байх шууд өдрөөс мото юм шиг пассворд хийчих шүү дээ. За одоо энэ байгаа заяа stand up гээд тэгээд одоо энэ get гээд энэ дээр нь дарсаа шүү дээ. Тэгэн гут. Одоо энд install гээд байгаа шүү дээ. Энийг энэ дээр нь дарангууд пассворд. Тэгээд би ер нь бас энэ Roblox аккаунтыг өөрөө нээсэн. Тэгээд ер нь бас тоглоомнуудын аккаунтыг л өөрөө нээсэн. Тэгээд бусдыг нь бас бүгдээр ингэ манай аав нээсэн. Миний YouTube хаяг ч гэсэн. Би тэгээд энэ бичлэгээ үзээд өөрийгөө худалдаа ирсэндээ гутраас сууж нэг. Тэгээд би бас 200 subscribe хүрэхэд одоо ганцхан сабд байгаа guys. Тэгээд одоо энэ бичлэгнээс баг ядч нэг хүн сабд арчих байлгүй дээ. Ингээд тэгээд бас энэ нэг амар W гай байсан хаана байна. Энэ Итэс нэг ийм сайн иймэрхүү нэртэй гай заяа. Тэгээд username-ыг харах юм бол тэр Sonar гэдэг юм гай байна. Тэгээд энэ бас Ford дээр нэг амар тийм юм ямар студентийн тийм гоё юм заадаг гай. Тэгээд ийш ороод бас сав дараарай. Намайдгүй зүгээр сав энэ дээр сав орж сав дараарай гэж хэлмээр санагдаад. Тэгээд бичлэг дөнгөж ихсүүлж байгаа мөрцөө компьютер дээр тоглодог. Сайн байцгаана үзэгчтэй. Өнөөдөр би та нарт хэрхэн гаргач форматыг харуулъя. За мэдээж гаргач нэг 2 чат гинэ. Саяны тэр нөгөө нэг Gauntlet бишээ тэр нэг тэр Black Horse шиг юм чинь 333,333 нэг ундаг байсан юм уу. Тэр яхав. За тэгээд энэ удаагийн бичлэгийг дуустсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг бас стрим өгцөө. За стрим хэдэн цагт явах вэ? За тэр яхав. За тэгээд дараагийн бичлэг болон ямар нэг юм өгцөө. Тэгээд дур бай бай гэж. Тэгээд бичлэг дуустсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд
Sorry. Yeah, bye. Psychs up.